Улаанбаатар хотын агаарын орчны бохирдлыг эрчим хүчний шинэ хэрэглээрөө шингэрүүлсэн хийрүү шилжүүлэхийн ажил бол явахыг дэмжиж байгаа. Өөрөө ч тэрийг одоо манлайлаад хэрэгжүүлж байгаа. Явах ёстой. Миний зүгээр жоохон болгоомжлж байгаагүйгээд цаашдаа хийхийг хичээж байгаа зүйл юу гэхээр хувийн хвшлийн хийж байгаа бизнес, хувийн хвшлийн оролцоог дэмжих төсвийн одоо тэнцэл буюу төсвийн одоо хуваарлалт төлөвлөлтийг л одоо бий болгосоо л гэж би хүсэж байгаа. Тэгээ 2400 гэж ярьж байна л да. Өнөөдөр манай Улаанбаатар хот ч гэсэн хувийн хвшлээс 1 кг-ыг 2400-аар авч байгаа. Хэсэгдсэн инженерийн удирдах хангамжийн газар гэдээ байгаа. Тэгээ манайх бол одоо тендерээр 1 литрийн 1 кг-ыг 2400-аар авч байгаа шүү дээ. Тэгээд тэрийг нь манай одоо шинэ байгууллага дахиад 2400-аар зарах гэж байгаа юм байна. Би бол яг санал хэлж байгаа, дэмжиж санал хэлж байгаа. Цаашдаа энэ үнийг бас доктортой бага хэмжээгээр буулгаасаа тий. Менежментийг илүү сайн хийгээд хадгалах савыг өөрсдөө зохион байгуулад тэгээ ингэж хийснээр өөрөөр хэлбэл хувийн хвшлээс илүү хямд байх, найдвартай байх, түргэн шуурхай байх гэдэг ийм л үүрэг функцийг хүлээж байгаа ийм байгууллага гэж би харж байгаа. Ийм байгаасаа гэж бас хүсэж байна. Тэгээд шинэ байгууллагын хувьд бол би яг төсөвт үйлдвэрийн газар биш, уул нь бол аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар биш, уул нь статус нь жоохон өөр байгаасаа л гэж хүсэж байна л да. Уул нь энэ дээр төсөвт үйлдвэрийн газар гэдээ орсон юм байна тийм үү? Тэгээд би бол аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар байх болов гэсэн. Тэрэн дээр бас эргэж хараарай. Тэгээд ер нь бол тусдаа аж ахуй байгуулад явах нь өөрөө хариуцлага болоод үүргээ хүлээх ийм бас тодорхой чиглэлтэй байх болов гэж харж байна. Тэгээд хадгалах савыг харин одоо шинээр барихаар төлөвлөж байгаа юм байлаа. Одоо энэ 100 үйлдвэр дээрээ. Тэгэхээр тэр хадгалах савыгаа бариад ирэхээр одоо өнөөдөр бидэрт үүсэж байгаа нэг хүндрэл байгаа шүү дээ. Нефтийн үйлдвэрүүдэд одоо үүсэж байгаа юм гэхээр нөгөө дайн бүхий байдалтай холбогдуулаад хадгалах саваа нөөцлж чадахгүйгээс болоод шатах тослох материалын хүрэлцээ одоо улсын хэмжээнд томсдож шүү дээ. Тэрнтэй адилхан одоо хийн төлш рүү ингээд найдвартай ороод ирэхлээр өвлийн улиралд иймэрхүү одоо найдвартай ажиллагааг хангах зорилгоор хадгалах савыг манай улсад өөрөө угаасаа юм хадгалах савыг хүрэлцээ их муу. Жилдээ 45 мянган тонн LPG орж ирдэг. Тэгээд энэ LPG-г нэг улсын хэмжээнд бараг 5000 гаруй тонн ийм хадгалах савтай. Тэгээд энэ аж ахуй нэгж маань бас ийм хадгалах бөөний юм үйл ажиллагаа явуулна. Тэгээд миний түрүүний хэлдгээр хадгалалтын горим ажиллагаа, тэгээд найдвартай ажиллагаа, үнийн хямд менежментийг ийм зохион байгуулсан. Ийм одоо өөрөөр хэлбэл найдвартай, тасралтгүй, хямд шингэн нийлүүлэх ийм л одоо үүрэг функцтэй аж ахуй гэж ойлгож байна. Тэгээд тийм болохоор энэ чиглэлийнхаа үүрэг функцийг сайн хэрэгжүүлээрэй гэд би бол дэмжиж, тэгтээ үйл ажиллагаанд энийг бас анхаараарай л гэж би санал хэлж байна. За тэгээд би дэмжиж байна.